үүрэг авсан үүргээ биелүүл. За дээрэс нь үүрэг өгсөн үүргээ шалгачих. Төрийн онжин буюу одоо миний унж байгаа морь маань болохоор бор морь маань энэ жил одоо төрийн наадамд 16 дахь жилдээ оролцож байгаа. 16 дахь жилдээ одоо төрийн 9 хөл цагаан түгийг залгах цэнгүүлэх ажиллагаанд одоо төрийн онжингийн морь болж одоо үүрэг гүйцэтгэж байна. За тэгээд тухайн одоо 2009 оноос хойш одоо хүм мал хоёр одоо нэгнийг мэдрэх те адуу гэдэг амтан өөрөө одоо Монгол төмний одоо дээдлэн шүтдэг ийм сайхан амтан. Хүн болгон одоо морийг шүтэж дээдлж ингэж явдаг. Тэр утгаараа одоо энэ хүн морь маань одоо 16 дахь жилдээ ингэ явж байна. Миний хувьд одоо энэ жил төрийн 9 хөл цагаан тугийг бас анх удаа залах гээд. За төрийн тугийг Монгол Бархлын өдөр буюу тийм ээ Хэзэн Чингис хааны мэндэлсэн өдөр одоо нэг удаа цэнгүүлсэн. За одоо ингээд төрийн наадмын нээлт бол анх удаа оролцож байна. За энэ морьтойгоо бас ингээд бараг жил хугацаанд одоо бас харьцаад тийм ээ ингээд унаад унлах хийгээ явж байгаа. Яг одоо бол эзнээ таньдаг болчихсон. Одоо намайг бол моринд ойртоход ямар нэгэн одоо үйлдэл үзүүлэхгүй таньж явах жишээтэй. Өөр хүн одоо ингээд мордох ч юм уу төхөөд очихоор жоох ингээд ирвэх ч юм уу те. Ингээд эзэн миний эзэн биш байна гэдгийг одоо мэдэрч гисэн. Алхаад явж байхад эзнийхээ дууг таньдаг болсон. Одоо би явж байгаа л жоохон нэмхгээл алхаагийн нэмий нэг чүү гэхэд л ерөөхдөө миний дууг бол шууд мэдрээл ингээд хурдаа нэмээ явчихдаг. За дээрэс нь одоо яг очиод байрлалаа ижлээ зогсох газар тэрийг нэг удаа үзүүлсэн байхад шууд очиод өөрөө ирэхгүй ингээд залах шаардлагагүйгээр ч юм ингээд мэдрээд ингээд явчихдаг. Ийм одоо адуу гэдэг амтан маш ухаантай тий. Одоо эзнийхээ бас хийх гэж байгаа хөдөлгөөн үйлдэл бүрийг ингээд мэдэрсэн. За би ч гэсэн одоо ингээд морио унжих яг мөр ямар авир гаргах гэдэг тий. Одоо ингээд хажуудалд явж итэл нэг зураглаа ч юм уу ингээд зураг аваа ч юм уу хүн зогсож байгаа штэ. Тэр хүний хөдөлгөөн бүрийг ажиглаад тэгтэн би тэрийг нь бас мэдээ те өргүүлэхгүй тул бас нэг арга хэмжээ авч штэ. Ингээд одоо морь одоо эзэн хоёр хүн хоёр одоо бас ингээд холбоотой болчихж байгаа. Тгий санагддаг. Тэгээд үнэхээр бас энэ одоо төрийн наадмын нээлтэнд энэ одоо 16 дахь жилдээ орж байгаа энэ сайхан хүлгийг унаад төрийн онжингийн үүрэг гүйцэтгээд орно гэдэг бол нэр төрийн бахархал байна. Би одоо үндсэндээ 8 дахь төрийн онжин. За тэгээд одоо өмнөх одоо 4-5 хонжингууд бүгд одоо 16 жилийн турш энэ хүү морийг унаад ингээд одоо нээл таалтанд оролцож исэн байна. За одоо 8 шарга морин маань болохоор бүх одоо наадмын нээл таалтанд оролцож байгаа 8 шарга 2 загал бор морь дээрээс нь бараан цэсмийн 22 морь энэ бүгд морь маань болохоор Хинтээ аймгийн Өмнөдлгэр сумд одоо 232 дугаар анги гээд байдаг. Тэр анги дээр одоо тэжээгдээд хариулагдаа те ундаалаад идэлээд ингээд байж идэг. За яг одоо Монгол Бархлын өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Хэзэн Чингис хааны мэндэлсний өдөр одоо цэнгүүлэхэд бас тэндээс авчирдаг. За мөн одоо бид бүгд сая 6 сарын ихээр бас тэндээсээ ингээд мордоо ачаалаад авчираад ингээд бэлтгэл сургалтад ханддаг байна. За 9 шарга морь маань болохоор хамгийн одоо багадаа 4 жил, за дээдл нь 12 жил оролцчихсан ийм одоо шарга мордууд байгаа. За бараа мордууд маань болохоор хамгийн багадаа нэг 3 жил оролцсон. Түүнээс дээш ингээд бас төрийн наадамд оролцсон мордууд байна. За энэ хүн мордуудаа бас ингээд одоо хичээл 10-аас дээш жил явцсан тий. Тэгээд солих шаардлагатай мордыг бол бас одоо нөөц мордуудыг авчирдаг. За жишээ нь одоо ингээд бор морин дээр их чи 2 нөөц морь, чаргууд дээр их чи 4 нөөц морь тий. Бараан цэсмийн морин дээр их чи 8-ыг авчирсан баг жишээтэй. Ингээд тэдрийг бас ингээд эдгээр наадамд оролцохгүй ч гэсэн энэ жилдээ ингээд давхар бэлдээд явж байгаа. Тэгээд дараа жилээс нь одоо үнэхээр одоо нөгөө морь маань бас асуудал гарах юм бол одоо ингээд сэтэрлээд тавиад тий. Гэтэ наашаа сэтэрлээд тавьчаад тэнд нь орхихгүй. Наадам болгоноор ингээд авчирдаг. Нөгөө морьдуудаа бас хаяа унж дадлагжуулдаг тийм ээ. Өмнө явж исэн мороо нэг дадлагжуулаад нөгөө моринд үзүүлчихэд нөгөө дагж байгаа морин ч гэсэн араас нь ингээд давхар сураа явж идэг. Тэр ийм одоо агуу одоо морь гэдэг амтан. Тэгээ бүгдийг одоо ингээд Хинтээ аймгаас одоо бас Хэзэн Чингис хааны төрж өссөн нутагт одоо энэ морьд маань тэжээгдээ тэндээс ингээд сонгож авдаг. За төрийн хонжин гэдэг нь одоо түүх ярих юм бол 1206 онд Тэмүүжин одоо Хэзэн Чингис хаанд өргөмжлөөд 9 хөл цагаан тугийг одоо анх бий болгосон байна. За тэгээд 9 хөл цагаан тугийг бий болгоод одоо Монгол төмний тий
оройн дээд шүтэн болгож одоо ив найрамдал те энэ бүгдийг одоо бэлэгдэж хийгээд Чингис хаан олноо өргөгдөөд одоо хийж байгаа туг дагвар 8 тугийг бүтээгээд бүгд одоо анх одоо шигтэнд ээлж ирсэн баг. За тэгээд тэр 9 гүл цагаан тугийг одоо цэнгүүлэх, залах одоо тэр хүнийг болохоор одоо энэ 9 гүл цагаан тугны сахиулч буюу одоо тухайн үед одоо нэг төшмөл томилсон баг. Тэр хүнийг л төрийн хонжин гэдэг. Тэгэхээр 1992 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 9 гүл цагаан туг манд дээрээс нь бүх цэргийн их хар сүлд. Дээрээс нь одоо манай төсвийн 32 дугаар ангид төрийн ёслолд ашигладаг төрийн ёслолын цэргийн цагаан туг энэ одоо үндсэн 3 агуулгатай туг маань 92 онд бүтээгдээд тэгээ тэрнээс хойш одоо төрийн наадамд залж цэнгүүлэх арга хэмжээнүүд нь явагдсан. За тэгээд төрийн хонжин болохоор 1994 онд хамгийн анхны одоо хонжин томилогдоод Тэсвэрийн Жанжин штаб дараан тушаалаар томилогдоод 94 оноос хойш ингээд би томилогдсон 8 дахь төрийн хонжин. Ерөөсөө л энэ бүх цэргийн хар сүл төрийн ёслолын цэргийн цагаан туг дээрээс нь энэ 9 хүл цагаан тугийг сахидаг, сахиул энэ одоо залд цэнгүүлдэг энэ хүнийг л одоо төрийн хонжин гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо маш том хариуцлагатай, үүрэгтэй ийм хүн албан тушаал дээр одоо ажиллаж байна. Богд хааны ордон музей. Баша Монголд ирлээ. Өв соёлоо эрхэмлэж угтах ирээдүйг хамтдаа бүтээй. Халзан мөрөгтэй төсөл. Хөрөнгийн зах зээлдэх таны хөдөж TDB Securities. Оросын улбооны улсын Москва хотод зохион байгуулагдсан агуу эх орны дайны ялалтын 80 жилийн параданд одоо Оросын улбооны улсын ерөнхийлөгчийн урилгаар одоо Монгол улсын ерөнхийлөгч хөтлөөрөгдсөн. Тэгээд одоо албаны хүмүүс очсон. Дээрээс нь Монгол улсын зэвсэг түвшнийг алхуулаачаа гэдэг урилга ирсэн. За үүн дээр одоо Батлан хамгаалахын Тэсвэрийн Жанжин штабаас одоо томилогдсон бүрэлдэхүүн энэ цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж аваад одоо метр 80-аас дээш өндөртэй тийм ээ одоо бас ингээд зөв төрхтэй гэдэг шиг яг л нөгөө сонгон шалгаруулах журмаар ингээд авсан. За тэгээд бидний хувьд бол метр 85-аас 98-ийн хооронд одоо 96-гийн хооронд сонгон шалгаруулалт явагдаад нийтдээ 75 цэргийн албаагч сонгогдоод одоо ингээд бэлтгэл сургалтыг Монгол улстай 2 сар орчим хугацаанд хийгээд Оросын улбооны улсад 14 хоногийн хугацаанд хийгээд ингээд одоо бид бүгд маань план толгойд алхсан. Параданд алхна гэдэг бол одоо тэр болгон одоо Монгол улсын зэвсэг түвшин дээрээс нь төрийн цэргийн байгууллагуудын олон залуучуудын хүсэл мөрөөдөл улаан талбайд хүл тавиад үзчихсэн. Дээрээс нь одоо энд Монгол цэргийн хүч жавхааг харуулад ингээд алхчихсаа гэсэн олон мянган залуучууд, олон мянган цэрэг ирж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Тэгээд энэ дундаас одоо сонгогдоод бид бүгд маань ингээд Монгол улсынхаа нэр хүндийг өндөр зөргөөд төр засаг цэргийн дэд удирдлагаас өгсөн үүргийн дагуу одоо тийм ээ энэ сайхан параданд алхаад Монгол цэргийнхаа сөрөгч жавхааг бас мандуулаад сайхан алхаад ирлээ гэж дотроод өгнөж байгаа. За энэ дээр одоо зөвхөн одоо бид хэдийн хичээл зүтгэл бол байгаагүй. Энэ дээр одоо Батлан хамгаалахын Тэсвэрийн Жанжин штаб дээрээс нь төр засгаас бүх одоо хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ хүү бэлтгэл сургалтыг хийхэд маш олон хүний бас хүч хөдөлмөр олон дарга нарын бас заад зөвлөсөн тэр одоо чиглүүлсэн тийм ээ жагсаал гэдэг юу юм. Эхнээс нь онлоос нь ахуулаад, дадлагаас нь ахуулаад бүгдэнд нь ингээ зааж. Тэгээд сайхан параданда нэр хүндтэй монголчуудаа бас баярлуулад тийм ээ дэлхийн давцанд бас Монгол цэрэг ямар төвшөнд байгаа юм бэ? Ямар одоо цог золбоотой байгаа юм бэ гэдгийг харуулад ирсэн гэж ойлгож байна. За миний хувьд зэвсэг түвшний салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Батлан хамгаалах сургуульд сурснаас хойш хүүхэд байхаас ахуулаад одоо цэргийн хүн болно гэж боддог байсан. Одоо миний гэр бүл манай одоо удамд бол цэргийн хүн байдгүй. Тэгээ өөрийнхөө нэг хүсэл мөрөөдөл, өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр ингээд сонирхсан ажлаа хийнэ гэдэг чинь өөрөө нэг бодлын бас ингээ те маш гоё тийм кап
одоо кайп гэж ярьдаг те. Ингээд авдаг. Тэгээд үүнийхээ дагуу ингээд энэ сайхан зэвсэгчэндээ ажиллаад өөрийнхөө мэддэг чаддаг одоо юу вэ бүгдийг одоо харуулах мэдүүлэх те хичээж ажиллаж явдаг. Тэгээд Монгол улсын зэвсэгчэнд одоо маш олон уралдаан тэмцээнүүд явагддаг. Монгол улсын авраг шалгаруулах тэмцээн энэ тэмцээн уралдаануудад бас өөрийгөө дайшлаад оролцоод маш олон тэмцээн цэрэгжилтийн спортод маш олон тэмцээн уралдаанд нь аваргалж исэн. 300 гаруй медальтай. Дээрээс нь одоо 2014 онд цэрэгжлийн спортын мастер гэдэг их хүнтэй цолыг хүртэж байсан. Анх одоо Батлан авах сургуулаа төгсөөд 2007 онд одоо яг энэ ангитай Монгол улсын төрийн хүнд таруулд салааны захирчаар томилогдоод 15 он хүртэл үндсэндээ 8 жил гарan 9 жил энэ хүнд таруулын одоо ороотод салаа ороотын захирч хүнд таруулын дарга хийж агаад тэгээд улмаар одоо Оросын холбооны улсад Москвад дахь хүрүүнзийн нэрмжид ерхий зэрэг агтайм суралцаад онц түнтэй төгсөж ирээд тэгээд бас зэвсэгчний анги салбаруудаар ажиллаад буцаад 9 жилийн дараа одоо энэ сайхан анги дээр ажил амьдралынхаа гарааг эхэлж исэн анги дээр ирээд одоо ангийн захирч Улаанбаатар цэргийн өрөөний ерхий зохицуулагч дээрээс нь төрийн онжин гээд энэ гурван албан тушаалыг нэг зэрэг хашаад ингээд ажиллаж байгаа да. Маш их баяртай байгаа. Монгол улсын зэвсэгтүүчийн за зөвхөн зэвсэгтүүч юм шүү дээ. Монгол улс маань хөгжиж чинь цэцгэлж чинь тий өшөө ингээд сайхан болж чинь хүн болгоны харилцаа хандлага сурсан мэдсэн боловсрал маш өндөр болж байна. Дээрээс нь одоо сүүлийн үед ирж байгаа залуучуудын цэргийн албанд ирж байгаа залуучуудын мэдлэг боловсрал юмд хандж байгаа хандлага тий одоо юмыг зааж өгөхөд маш хурдан сурдаг. Ийм одоо маш сайхан залуучууд ирж байна л да. Тэгээ үүнээс болоод бид бүгд ч гэсэн тий одоо өмнөх одоо дарга нар ч гэсэн харилцаа хандлага тий өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлээд нэг төвшөнд очих тий нэгийг ойлгох мэдрэх нөгөө байлдагчтай аль болох дөнгөж цэргийн албанд ирж байгаа залуучуудад тий бүгдийн эхнээс нь одоо зөв онол дадлага бүх байдлаар нь зөв зааж өгөх. За ингээд заагаа явж хахад нөгөө залуучууд маань ч гэсэн маш хурдан сурж байна. Тэгээд аль болох одоо тий хүнийг одоо нэг тархиар нь гэдэг шиг тий ойлгуулах. Энийг чи буруу хийчлээ гэд өөрийн биеэр үзүүлэх. Дээрээс нь одоо оюун ухаанд нь ойлгохоор хэлж өгөх. Одоо цэргийн эрдэм мэдлэгийг сурна гэдэг бас хэцүү л дээ. Жагсаал ихэнх юм нь одоо биеэр хийж гүйцэтгэдэг. Та бүхэн ч гэсэн сая одоо ингээл харж л байгаа. Алхаж ишин нэгэн зэрэг хийн хараа гаргана тий. Ингээл гарыг тогтоон барин хүл нэг төвшөнд өргөн гээл одоо маш олон дадлагыг ингэж хийдэг. Тэр болгон дээр бас зарим залуучууд шантрах тий олон татамжтай нэг юм хийгээд тахаар ингэдэг. Тэр болгон дээр нь одоо зөв ухамсруулах. Өнөөдөр чинь ингээл бид нар маш олон татамжтай энэ төрийн 9 хүл цагаан туйг залах дадлагыг хийж та тэн дээр юу гэж ойлгуулж ийм гэхээр та Монгол төмний шүтэн болсон энэ 9 хүл цагаан туйгийг залж байгаа хүн энэ 9 хүл туйгийн шилжүүлэгч хийж байгаа хүн. Тэгэхээр та хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөөсөө асар их хүч тий сэтгэл бүх юмыг гаргах хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг байна. Тэнгүүл нөгөө хүн чинь нөгөө нэг утга учирыг хэлээд ингээд заах юм бол шал өөр ингээд бүх юм ингээд явчихж байгаа. Монгол улсын өнцөг булан бүрээс 21 аймагаас 9 дүүргээс одоо шилэгдэж ирсэн залуучууд манай 32-т ирдэг. Тэгээд одоо энэ залуучуудаараа ч гэсэн одоо ангийн захирчид бахархдаг, бас хайрладаг, хүндэлдэг. Тэгээ би залуучуудаа нэг л үг хэлдэг. Үүрэг ав, авсан үүргээ биелүүл. За дээрэс нь үүрэг үг, өгсөн үүргээ шалгачих. Тэгээл болоо. Тэгэх юм бол таны ажил маш сайн явагдана цэргийн хүмүүс гэж. Тэгээ миний үзэл бодол, миний өөрөө яг дотроо бас энийг баримталж явдаг үг байхгүй. Монгол улсын төрийн хүнд таруул 1955 оны 8 сарын 16-нд анх үүсэн байгуулагдсан. Анхны захирчаар нь одоо манай ангийн нэрэмжит Урандаа генерал Жамсрангийн Ямдан дарга маань одоо анхны хүнд таруулын даргаар томилогдож ирсэн. За тэгээд түүхээрээ явж байгаа хүнд таруул түүхэндээ одоо 3 дахь одоо байлдааны тугтаа болсон. Анхных нь одоо 1956 онд хүнд таруулын цогоорот анх үүсгдээд Урандаа генерал хошууд цолтой багтаа ороотын загч багтаа хүлээж авч ирсэн. Дараа нь одоо 1989 онд батальон болж өргөжөөд тухайд одоо батальон зоргоо гээд зоригт гээд урандаа цолтой тухайд ахмад гээд батальоны байлдааны тугаа хүлээж авчихсан. Энэ жил 70 жилийн яваараа бид бүгд цэргийн ёслолд ашигладаг хүнд таруулын тусгай ороотын байлдааны тугт болж байна.
Тэгээ одоо тэргийн ёслолтоо тэр тугаа ингээд залж авч явдаг. За дээрэс нь одоо юун дээр төрийн ёслол дээр болохоор төрийн ёслолтын цэргийн цагаан тугаа ингэж авч явдаг. Мөн одоо манай ангийн оройн дэжтэй болсон байлдааны тугтай. Ингээд 19 онд байлдааны тугаа хүлээж авсан. Ингээд үндсэндээ манай анги чинь ийм олон тугтай. За тэгээд хүнд таруул маань өнөөдөр энэ жил тийм 8 сарын 16-нд яг төрсөн өдрөөр хүнд таруулын түүх 70 жилийн өмнө маань дохино. За би өөрөө болохоор хүнд таруулын 29 дахь дарга. Анхны дарга нь бол түрүү хэлсэн Яндан генерал байсан. Тэгээ 29 дахь дарга нь байсан. За одоо бол 33 дахь дарга нь ингээд үүрэг гүйцэтгэж байгаа. Сая одоо хүнд таруулын түүхэн 70 жилийн хугацаанд 6000 дахь төрийн болон цэргийн ёслолтынхаа одоо үйл ажиллагааг хүлээж авлаа. 6000 дахь үүргээ гүйцэтгэлээ. Ийм сайхан түүхтэй юм ороот маань 70 жилийн тохиож байна. Тэгээд Монгол улсын зэвсэг төвчин тэр дундаа Монгол улсын төрийн хүнд таруулын тусгай ороотод аль хааж исэн үе үеийн одоо байлдагч нар, үе үеийн офицер ахлагч нар, үе үеийн хүнд таруулын дарга нар та бүхэндээ одоо хүнд таруулын тусгай ороот үүсэн байгуулагчны түүхт 70 жилийн баярын мэндийг одоо ангийн дэрч миний бие хуваасаа болоод ангийнхаа нийт удирдлага хамт олон нийт хүнд таруулчдынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Богд хааны ордон музей. Баша Монгол ирлээ. Өв соёлоо эрхэмлэж угтах ирээдүйг хамтдаа бүтээй. Халзан мөрөгтэй төсөл. Хөрөнгийн зах зээлдэх таны хөтөч TDB Securities.